Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Учиртай урилга нэвтрүүлэг маань эхлэж байна. Энэ удаагийн зочноор манай Монголын залуучуудын төлөөлөл нэгэн сайхан бүсгүй оролцож байна. Энэ бол Мисс Сэлэнгэ. За өнөөдрийн мэндийг хүргэе. Сайн байна. Өнөөдрийн мэндийг. Удахгүй бас гадагш явах гэж байгаа сонссон. Хаашаа явах гэж? Итали явах гэж. Итали явах гэж байгаа. Европ. Аха. Одоо Итали руу явж байгаа зорилго чи юу юм бэ? Модель. Модель. Аха. Тэг. Ямар чиглэл? Сурч магадгүй. Тэндээ бас сурах юм уу? Тэг. Хэр удаа явах юм бол? 3 бас л удаа. Ирэхгүй л ах та. Энд ирэхээр моделийн ажлыг хийдэг юм уу? Хийдэг л гэж бодсон шүү дээ. Гэхдээ тэгээд агентлаг байхгүй болохоор чинь надад чинь хүмүүс холбогдоход намайг олохгүй нэг тийм асуудал байна л да. Тэгээд Facebook-ээр холбоо барьд юм болов уу? Ер нь ингээд Сэлгээгийн хувьд нэг клипийн тоглоход хэдэн төгрөг гэдэг? Монголын нөхцөлд хэд байх хэрэгтэй бэ гэх юм бол 500 мянга. Нэг клипийн тоглоход. Зүг. Сингапурт цаазаг өмсөхдөө ингээд сарын орлого нь хэд байх вэ? Сингапурыг Сингапур л да тий. Сингапурт нэг шоу 500 Сингапур доллар. Тэр нь монголоор сая төгрөг. Хонконгод нэг зураг авалтанд ороод шоу нь бол нэг тийм ер нь бол ойролцоо 500 мянган доллар. Зураг авалтанд орно шүү дээ. Одоо панч ч юм уу ямар кофений рекламанд тоглоход 5,000-аас 6,000 доллар. Оо. Yeah. Оо. Хичнээн тийм реклам тоглосон байх сурталчилгаа. Зөндөл орсон да. Хамгийн сүүлд Star Hub гэдэг одоо Монголын Mobicom Сингапурын Монголын Mobicom тийм сүлж яа тийм. Тэгээд гудамжуудаар юм том юутай дисплейуд ингээд тавьсан. Одоо Сингапурт явбал тэргүй Сэлэнгэ авах нь шүү дээ. Сингапурт явбал баган Сэлэнгэгийн зургууд байх нь шүү дээ. Star Hub. Намайг хараарай. Видео байгаа шүү. Тийм баха яг өмнө нь Google дээр. Миний нэвтрүүлэгт модель төгсөө оролцож байсан байхгүй. Бас Сингапур цаг өмсдөг гэжсэн. Тэгээд ер нь бол Монголд цаг өмсгөр тэр хүний л үзэл бодол л доо. Монгол цагаар өмснөөс илүү гадны тавцсанд ингээд өмснө. Илүү цалин өндөр гэдэг учраас гаднах нэг сонгох юм аа гэж хэлсэн. Тийм аянгор минь. Тэгэлгүй байх. Тэгээд бас нэг юм хэлжсэн. Тэгээд би нэг гоё шоу эдэрт ордгоо гэжсэн. Өсөлгөө. Тий. Одоо нөгөө нэг модельтэй гоё харьцах хэрэгтэй, модельтэй гоё хөндлөх хэрэгтэй, модель орчингийн гоё байлгах хэрэгтэй. Өөрийг нь одоо энэ хороогийн хамгийн онцгой шилдэг, дахин давтагдчихгүй ганц модель гэдэг нэвтрүүлэх хэрэгтэй. Одоо ер нь жоохон энэ харьцааны маневрын хувьд бол дутагдaltaй. Таалал бэд бахалтаа өрсөлдөөндөө хойлолдоод тэгээд энэ чинь бант шиг юм болж байгаа юм. Охтууд жоохон томууд нь ингээл одоо характераас хамаарат ч юм уу хувцнынхээ хувцсыг дээрмэнд идэр чинь олон гарахын тулд тайзан дээр гоё л дөө. За. Тэгээд яг хүмүүс жоохон одоо юу гэдэг өөрт нь гоё сэтгэл төрөхгүй тий. Тэгээд тэр нь цаашаага одоо нөгөө нэг өрсөлдөх юуг нь байхгүй болгох ч юм уу тий. Одоо бухимдуулах, цухалдуулах тий нөгөө өрсөлдөөнөөс гажаад явчихдаг хальтаа сэтгэл өндөр биш гэх юм уу. Нэг ах байдаг шүү дээ. Тий. Амар их баяртай. Тийм шүү даацсан гэх тий. Хэдэн баяр илээ. Төм баяр шүү дээ. Тийм нэртэй юм байдаг шүү дээ. Тэгээ тэрэнд нь ороод хүрүүлж байгаа хүмүүс дандаа тэр дэхтэй холбоотой байдаг юм гүү үстэй. Хэн нэг хадгалт гэж яах юм. Тэгээд тэгээ төв тайлангаар учирч байгаа хүмүүс ч маа шүү дээ. Яг асуун дээр 1000 баяр амар 1000 баяр ярьж байгаа те амар даруухан охтууд нь өөрсдөө одоо найз залуу хайгаад тэр чинь бас гайгүй зүс царайтай юм шүү дээ. Яг хөө нэг асууж байгаа магадгүй. Яаж ч асууж байгаа асуулт болохоор яг хөө хоёулаад нь процесс нь таалагддаггүй. Тэгээд шудраг шүүлт болдгоо. Шудраг шүүлт бол болдгоо. Үнэхээр арай өөр шүүлттэй. Нэг ахын ивэлд орохороо шагнал аваад идэх юм аа гэл. Тэ. Тэр нэгд хоёрд болохоор бас нөгөө нэг ивэлд орохгүйгээр шагналыг худалдаж авах нэг тийм одоо юу вэ? Боломж байна. Ярилцах, хилцэн зугаа явах хэрэгтэй. Тэгээ мөнгөтэй бол авч болно гэсэн.
Тэгээ нөгөө нэг зарим топуудны ирдэг юм л шүү. Би тэдэнд 3 сая төгрөг жилийн худалдаж авсан. Бэ нэрийг хэлчих юм бол одоо яа гэв. Хэлэх юм уу? Энэ бол таны юу? Тэ. Уран бэлэг гэдэг л уран цэцэг биш нөө нэг ирүүн биш. Зүгээр нэг юм уран бэлэг. 3 сая худалдаж авсан юм. Ер нь хоёлын шагнал 3 сая тийм байдаг юм уу? Тэ. Зүгээр нэг кафенд юм идэж суугаад өнгөрж ирд юм бил шүү дээ. Тэдэн төгрөгийн залуутаа тэдэн төгрөг өгье гэж ярьж байна. 3 сая төгрөг өгье гэж байна. 200 мянган төгрөг өгье гэж байна. Айлантай найз нь явах уу гэлээ. Залуучууд найз нь топ болчих. Тэ топын дээр худалдаад аавна шүү дээ. Юу хэрэгтэй юу гэл тэ. Тэр төгсөө гэдэг модель чинь Сингапур цагаар өмсдөг. Тэгэхээр өөрөө хав цагаар өмсдөг. Тэгэхээр та хоёр хоорондоо хэр юм нийлэмжтэй гэдгийг найзууд уугүй юу? Үжил бодлол ер нь төстэй л тий. Хоорондоо. Жоох шүү дээ тий. Төгсөө. Тий. Жоох нь тий насан. Тийм баха. Тэгээ гадаадд бол гадаадд тий хоёрхан Монгол байгаа байхгүй юу? Тий. Өөрөө? Тий би төгсөө. Тэгээ төгсөө. Филиппиний мисүүд болохоор жишээ нь би бинийг аяг хүндэлдэг. Гадаадын хүмүүс болохоор би бинийг амар дэмждэг байхгүй юу? Дигнэ гэсэн зүрхтэй амьтаа тий. Санаандгүй ч юм уу санаатай ч юм уу нэг хийдэг үйлдэлээд ш түүний тэр л үйлдэл нэг өс тэгээд яг би өөрөөс нь жоохон ах ихчмэд тэгээд олон газраар одоо аялж одоо фэшн ТV-д ажиллаж одоо дэлхийн мисс явж одоо 106 орны миссүүтэй хавд ажиллаж тэ одоо орж ирснийхаа үүднээс яг өдөр хүүхдийг яг болоогүй л энэ даа гэж бодсон л да. Түүхийгээр зөвхөн одоо бие гайхуулах чинь бас цаг үнсэх биш тий. Энэ бол хүний зан характерт хэрэгтэй. Одоо бүх юм дээр л гоё бие авч явах хэрэгтэй л. Тэр нь одоо арай болоогүй түүхий жимс гэх юм аа. Тэ яасан ч эрт хүүхдтэй болтой юм бэ. Нөгөө нэг би тэр нэг байрал мэдх юм байна. Тэр төгсөө мөн биз дээ. Тэ нэг залуутай нийлээ нөгөөдгөө салаа. Дахиад нэг өөр залуутай нийлээ. Нөгөө сүбэтэйгээ нэг модель гой модель гой залуу. Тэр сүбэт гэдэг модельтэй би тэгээд өөрхөнтэй. Тийм та хоёр ч бас сайхан сэтгэлтэй залуу их зоригтой Монгол ирэх хүн тий. Өөрөө зураг явуулаад тэнцээд хүрээд ирсэн фантом агентлагт хүндэлсэн үүднээс би одоо сайхан хандсан. Тэр төгсөө модель тэр сүбэдийг хардаад сэл нийснүү санснууд төр хайр. Төгсөө өөр залуутай л болцсон юм шиг харагдсан Сингапурт. Наваг ирж битгий мөрлөө. Би бууж игээ. Багт хоёр өөрсдөө хоорондоо дуурдгүй, харьцдаггүй, хүсээгүй учраас л. Би хэдий намайг яаж мөрсөн ч гэсэн би гоё харьцсан. Сайн уу төгсөө дараа минь. Хүний нөө зөөл натуугаа иддэг гэдэг шүү дээ. Би тэр хүүхэнтэй ямар ч асуудалгүй батлаа. Өөр дааш энэ дүрээд байгаа байхгүй. Сэлэнгийн 13 тагаас цагаар өмслөө. 9 настай. 9 настай. 9 настай байгаль багшийн курст ороод. Тэгээд анхны багш нарын чинь нэг эра модель ертөнт байсан тийм. Тэнд хэдэн наснаас яваад тэр удаа явсан. Тэр чи яг тэр үедээ дөнгөж бас нэгдэжсэн үү? Эра модель чинь. 2002 онд тий. New Face тэмцээний анхны New Face шагналт. Сэлэг. Тэгээ New Face эра модельсээс гаргадаг шүү дээ тий. За байгаль багш дээр яваа. Дараа нь Эрдэнэт туяа багш дээр яваа. Тэгээд Монгол модель руу орсон. Тий. Тий. Улрам багш дээр тий. Яг тэгээ ингэж солиод идэв. Эрдэнэт багштай байжсэн чинь ган тунгалаг гэдээ бас Toshiba Miss тамд орж исэн нийтгөр байр явах ирээд намайг дагаад явдаа гэ тэгээд болормоо дээр очирсан чинь юу лээ чи Эрдэнэт туяа дээр очиод би ингээ Монгол модель дээр ормоор байна тэгвэл надад амар гоё байх юм шиг гоё санагдаад ингээ очиж хэлчих гээ тэгээ хэлсэн чинь
Өөрөөсөө ургуулсан хулгайлсан юм шүү дээ. Жаахан мэдгүй яг тэгээд очиж хэлсэн үү? Тий, тэгсэн чинь мэдээж нөгөө нэг том хүмүүсийн яриаг би бол сайн ойлгохгүй, цаад утгыг ойлгохгүй. Эрдэнэтийн агш бол яг хийснийг ойлгоод за миний охин яв тэгвэл гэх миний толгойг хэлээ юм гэсэн. За. Тэгээ болромоо агш дээр яриад. Тэр үед бол би бүх юмаа сурцсан байсан. Хэрхэн яаж тайзан дээр ахлах вэ? Хэрхэн яаж хуцаа үзүүлэх вэ? Дүрд яаж хувирах вэ? Яаж одоо нөгөө нэг аль талаас гоё харагдах уу? Одоо нөгөө нэг загвар дээр үзүүлэх ёстой бүх юмаа мэдчихсэн. Болромоо багш бол надад юм заагаагүй. Зүгээр л гэрээт мэдэл. Бэлэн болсон юм шиг. Тайзан дээр тийм. Өөрөө ч удаан Монгол модельд ажиллажсэн. 3 жил юм уу? 2005. Тэгээд дэлхийн мист ороод биш яг жилийн өмнө бол шүү дээ. 2006 оны 2005 оных. Тэгэл. Тийм. Тэгээд тэнцээ чинь бас шилдэг хэдд үлдлээ. 4. Тийм. Авиаслаг мис. Тийм. Тэгэж болж байсан. Авиаслаг мисийн 106 орнуудаас 4 шалгаж ирсэн. Тэр нь юугаар явахлаа нэг Монгол бүсгүй гэдээ бүжгээрээ. Тийм. Ер нь үзэгчд бас мэдэх бах. Миний ойлголт ч гэсэн тийм үү. Мисийн тэмцээнд ороод төрүүлээд мис болж байгаа хүмүүсээр хүмүүс зөвхөн гоё харагдах, өндөр байх, гоё харагдсанаар болчтой гэж бодож байгаа. Энд бол авиас, ухаан бүгд зохицолсон байх хэрэгтэй гэдэг тийм ээ. Энэ бүгдээ устдаас сондгоорсон илүү хөөж иж энэ мисийн тэмцээ төрүүлдэг хамгийн ухаалаг бүсгүй хамгийн авиаслаг бүсгүй ийм тэмцээнд төрүүлдэг. За энэ тэмцээнд бас хэлбэл төрүүлсэн. Хамгийн авиастай нь байсан. Ийм ухаантай нь байсан. За тэгэл дэлхийн мис яваад энэ чинь топ 4-д үлдсэн хамгийн авиаслаг мисээр тодорсон. За ингэж яваад ирээл мис хэлнгээгээ хүмүүс айгүй гоё хүлээж авчихсан. Их орны Батшил байсан. Байсан. Одоо ч яага байж болтгоо. Ойлгож байгаа байна. Тэгээд тэрний араас хийж байгаа магадгүй үйлдэлүүд чинь ард түмэнд таалагдаагүй байх л та. Яг тэгвэл өөрөө чинь бүхэл ард түмний өмнө нээлттэй болсон байхгүй. Энэ бол Монголын мис. Бид нэр үргэлж харж байгаа. Тэнгүүд зурагтаар одоо олон нийтийн мэдээлэл хэрэгслэр энэ тэрний юм гэл янз бүрийн нөгөө нэг бэлгэр ихтэй мэрхт яриа яваад харж тэгээд хүмүүс юу гэж бодох вэ? I don't like it. Зүгээр яг өөрөө ч л бод. Тэр мэдгүй. Тэр ихтэй санаанд юм болсон шүү. Тэр бол би биш. Өөр хүн. Тэр бол зүгээр алдаа юу тэр. Зүгээр нэг өдөр босоод кофего дутуулсан гэх юм ааш. Тэгээд орчин тойрны нөлөөнөөс болоод хамгийн цохолцсон юм л да. Аль болох би уралдахгүй хичээгээд одоо өөрийгөө юу гэдэг сатааруулаад өдрийн тэмдэглэл одоо daily vlog дээр болгосон тэр ухаан дээр. Тэгэл тэнийг яг би social network дээр Facebook дээр тавьсан. Бид тийм их анхаарал хүмүүсийн анхаарлыг татна гэж. Яг хүмүүс тийм зүгээр жирийн хүн зүгээр тэгээ ярьсан бол хүн тэрийг тоохгүй шүү дээ. Тоохгүй. Жишээ би тэгж ярьсан бол гэж тоохгүй шүү дээ. Танад тэтгэлгээ явуулмаа тий. Надад бол Америк бол миний орн биш. It's not for me. Европ бол арай ээлтэй. Америк бол надад хизээч ээлтэй байгаа. За санчраас суулаад тэнд очисон чинь намайг тосч авч ирсэн. Би хамгийн сүүлд гарч ирсэн. Одоо ингээд гарч ирэхгүй бол би ухаалтлаа гэсэн хэт. Найз залуу чи тоссон авсан. За 5 хоног тэнд хамаг юм хайсан, цүнхээ хайсан, төрөвч хайсан, паспортаа хайсан тий. Тэгээ хайсан байхдаа нөгөө нөцөн зураг авахулсан шүү дээ. Одоо энэ алдартай монголчуудын яриад байгаа мэдж байгаа тий. Энэ зургийг авахуулаад нөгөө хүмүүс нь мэдэхгүй юм болохоор энийг бас насан туршидчдын кинонд тоглолцсон гэж ойлгоод байгаа. Найз залуу гасад тусламж авах хүсэв. No, absolutely no. Тусламж авах. Тийм учраас нууцаар мөнгөтэй болохын тулд зураг авах байсан. Нууцаар мөнгөтэй болохын тулд би яг бас хилж байгаад авахсан байна. Нэг ийм компьютер дээр сууж байгаад яг хамт байсан байхгүй юу? Найз юм. Тэгээд Craigslist дээр ийм постууд байна штэ гэдэг үзүүлжсэн. Тэгээд тэрний 46 байгаагүй үстэй.
No. Ийм зар шиг гэдэг байхгүй юу? Ингээд хэдэн хугацаа 10 хугацаа дүүрэн тийм хуцсны, ийм хуцсны одоо хагас нүцгэн, бүтэн нүцгэн хуцтай хуцсгүй хар шар том биштэй жижиг биштэй Аз, Европ гэдэг. Тэгсэн тэгээд implied гэдэг нь хагас одоо гэсэн утгатай. Хагас нүцгэл гэсэн. Тийм, зураг авалтын жанр төрөл. Тэрэнд нь очиж авах гэсэн. Хагас нүцгэн гэдэг очиод авахулсан чинь бүтэн нүцгэн зураг гарцтай. Яа. Яг өдөр болсон л да. Нартад болчихсон. Олон модельтэй, 20 модельтэй. Ийм том байсан. Одоо Hugh Hefner биш үү? Тэрний меншн шиг ийм том эдлэн газар байсан. Тэгээ би өөрөө гараад мөнгөтэй. Хоол идэхгүй. Ингээ би тэрэн дээр нэг л юм яг уу ингээд хагас нүцгэнгээ хэлсэн гэж байна. Гэхдээ чи өөрөө дотроо бүтэн нүцгэлнэ гэдгээ мэдчихсэн юм уу? Мэдчихсэн. За. Хэлчих юм бол айж шít нөгөө хүүхдээ чи хөө энэ хоёрчаа бүр шууд нэг бүр ингээ бүтэн нүцгэлээд унлаа. Тэгээд яг тэр зургийг хараад тэрнээс ч юм болоо найз залууч өөрөөсөө салцсан. За би салцсан гэж бодчих өөрийгөө. Тэр залуугаас. Би хаягдсан ч юм уу. За би хаягдсан. Асар сэтгэлээр байсан. Би зүгэлж байна. Мохойс. Салхад мохойс. Тийм. Би дургу алдах дургу хайртай байсан. Тэгээд очиж уцаар яриад яваад очиод уулзъя гэхэд хол хэдэн зуун мянган километрийн цаана хоёр өөр төвд байсан. Буцаад нийлэх гэхэд ингээ барьчмаар юм байхгүй тийм. Шал өөр газар сэрэл. Залуу насны л юм байна. Залуу насны л хүн тийм юм байна. Гэтэ одоо оноо миний хувьд бол би харамсдаг. Миний зөвч вэ? Миний бурууч вэ? Болох юм болдгоор л болсон. Найз залуугаас өөр хөлдөө очиж өөр хүнийг ахиж яг тэр санчир шиг хайрлсан уу? Ерөнхийдөө бол Америк руу явсан маань бол нэг тийм ухаантай шийдвэр бол байгаа. Би жоохон их цантай октод жоохон их цантай байх хэрэгтэй. Муусан бэндрийг бол хоггуулах хэрэгтэй. Ханасаа гүйлэх хэрэгтэй. За. Тийм үстэй. Тийм үү? Зөв шүү дээ. Эмхтэй хүн юм чи. Тэ? Одоо нүцгэн зураг авахулсан гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь яг нууц биш бол хэдэн төгрөг авч ирсэн. Хэдэн доллар авч ирсэн. $20,000. $20,000. Яа. Тэг муугүй биш үү гэж. Яа, айгу good deal болсон байхгүй одоо нөгөө нэг тэнгэрийн өмдөг шүүрж авсан юм шиг айгу азтай. Өгж байгаа өмнө бол боломж юм биш үү? $20,000 гэж. Дахиад тэгвэл яах вэ? I think it's enough. Наа. Тэ хангалттай дахиж надад шаардлагагүй. Тэ одоо л би хизээч тэ бүр ингээд гулуу зартаа өгсөн ч би нөхцөлөхгүй. Анхны багш чинь болормоо багш байсан. Дөнгүүд тийм ээ. Багш шав гээл ингээ ярингууд хоорондоо залуу булаацалцсан гэж явчих. Арай тий. Тэр систем авах гажууд юм бас. Дээрхэн судлаа авахгүй, доорхон хөлөө авахгүй гэдэг шиг. Сүбэдэг залуу байсан тий. Би багш болвол хийж тэхгүй. Би багш байсан бол бүр даашаа хэрвээ нэг охин сурагчтай нүцгсэн байвал тий барьж ирээ тэрж аваа суулгаад цай өгөөд уулгаад тий за миний охин багштай юу бол би яа нүцгэлээ багштай нэг тийм зүйл хийгээгүй. Зүгээр нэг найз охин бүр ингээд дургүй найз охинтойгоо тэг ингээд гарнаас нь байл тий сэгсчээлтэй хуруу гармаг гоцуулзаалал өдөс ч нөө тий хурууга дунд хороо үзүүлсэн юм. Дунд хороо үзүүлсэн. Тэр дунд хороог бид авсан шүү дээ. Зургийг нөө. За хүлээж авсан. Юу гэдэг юм бэ? Цацдаг хүлээж авсан. Амар дунд хороо бай. Ингээд урт хүмүүстэй дунд хороо амар би ajlаа.
Тэгээд сүбэд тэ чи яасан гэлээ чи гэж загинсан тэгээд яг тэрнээс хойш тэгээд нөгөө нэг юу нь байхгүй болчих. Нөгөө нандин тогтолцоо багш шави ажил дээр хүн хэрүүлэхийг хүсдэггүй шүү дээ. Яг тэр шиг би бол нэг өөрөө цахилаад байсан байхгүй юу? Тэгээ мэдээ. Тэрийг бол хүлээж авах хэрэгтэй. Тэ. Захтаад өссөн хүнийг тэгээ шууд өөдөөс нь хоосон хам мөргүүлээд ингээд хурууг агсан дээр жоо дүүдийн юм ууцсан. Тэгээ ингээл бодил багш нь ингээл залуу охтууд авч яваал юм янз бүрийн VIP ч юм уу тийм үйлчлэгт авч яваал ахид насны хүмүүстэй уулзуулаа. Хавар дий зав дэвстэй. Тийм зүйл байдаг юм. Тэгээ өөрөө ч авч явж исэн юм уу те? Аха. Тэгээ оронд нь төлбөр төлдөг ч юм уу эсвэл тийм байдаг юм уу? Асан түрүү. Сөүл гэдэг ресторанд. Сөүл ресторан. Тэгээд нэг юм хитэн одоо Түмэн баяр, Мянган баяр хэдий үеийн насны хүмүүс. Тийм хүмүүс байсан. Тий. За. Тэгээд яг бид нартай зүгээр охтуудаа та нарыг хоол идүүлээ гэж авч утсан. Тэгээ би хоол идж байгаа. Би өөрөө явах хэрэгтэй. Хоолыг идүүлчихэл яасан хүний хувь тавилан гэж байдаг шүү дээ. Зүгээр байх ёсгүй л байхгүй би тийчээ. Тэгээ би яваад өстэй. Юу нэг тийм юм байсан. Тэгээ маргааш нэг хүмүүс ингээд ажил дээр ингээд ярьдэн шүү дээ. Зүгээр ингээд юу болсноо ингээд хөвөөл нэг ярьдэн шүү дээ. Нэг савстаар $100 өгсөн шүү дээ гэдэг. $100 өгсөн шүү дээ гэдэг. Тэгээ баг үлдчихдэгч байж үү тэнцээ нэг хүүхдийн нөгөө нэг гинэн сэтгэлээр болромагийн үгийг Эрдэнэтүйд очиж хэлдэг шиг үлдчихдэгч байж үү гэж хэлж бодсон. Тэрнээс хойш бидтэй ерөөсөө ээжтэйдээс манай ямар дургүй ясан тэгэл аандаа ер нь бол бүтэхгүй юм тийм ээ. Юу яриад та юу $100 доо. Тэгээ жоохон байхад бүр 14-т байхад нөгөө камертон нэг ганаа хүртэл эвгүүлж байсан шүү дээ. Тэгээд амралтанд дагуулж явснаа одоо хойлоо вино энийг ч уух юм бол хойлоо энэ ч хооно штэ. За одоо битүү энэ виногоо битүү би өөрөө татаа хойлоо ёо одоо ёо харин бот 14-т гэж одоо ч сэлэнгээ хахимтлаад шүү дээ. Тий би жоохон байхад би тийм охин байсан. Манай гэрийнхэн намайг өмөжүүлсэн тий янз бүрийн ирчүүд намайг гэр завж явахгүй би өөрөө хизээж би тийм хүмүүстэй явахгүй маань ингээл тий тэгээ буцаа явжсэн буцаа мөргөж өгөө буцаагаа төрөж өгчээсэн тэгээд их надад залгааг хасаад бэли борхон минь яаж чадахгүй байна гэж энд ирээд нэг хэсэг Америкээс ирчээл байж захтай ингээл бас бичлэг хийгээл тэр бичлэгүүд дунд нь нэг жүжигчин залуутай аюу дотноос юм шүү. Адиа. Тэ адиатай. Тэ. Тийм юм уу? Тэ. Тэр дотноос юу? Толгой өвчлээ. Аюу л дотно. За би бол тэр үзэгч штэ. Facebook гэж байгаа тэрийг хараад энэ хөөч дөө өрхтөг болсон юм бах та. Чүлээ. Би жоохон бахта нэг бяцхан мис болыг тэмцээнд хөтөлбөрийн урд явж байгаа нэг ихчд эмгээ тайлж өгчээсэн. Тэгээд манай авчарк гэдэг нохоо ийм манайд юм харахтлаар хүүхдүүд дайраад идэв. Ингээд одоо нэг өсний залилыг хийгээд одоо авцсан бай. Панаалтаад эм гэж авцсан. Тий. За. Мис болгоод хүний нөгөө нэг хүсэл эрмэлзлээр одоо хүсэл эрмэлзлийг өөрийн хувийн хүсэл зорилгодоо гуйлан ашиглаж гэх юм ааш тий. Тэр шиг юм болсон дөө. Кинон тоглох нь за. Би чамайг нэр хөндөй чинь сэргээж өгье. Айгу би одоо их хэцүүцсэн байна л таа ах уу. Нэр төрөж сэргээж өгье. Яасан кинон тоглоулъя гэсэн юм шүү дээ. Тэгээд би за яг уу Монгол хүн хээгүй хинэггүй яг өөр шиг л бай. За тэгээ окей. Гэт 8 сард кинон тоглуулад нэг 9 сарын кинонд тоглооч найзаа гэл тэгэл шууд ингээл хоолнд ороод те окей гэл гарнаас барайл те гэл нэг тийм адиад гэсэн биш адиа тий энэ юм сони ихсэн байхгүй да ингээд гарны хайрсан чи гараа өгдөө гарны хайрсан ингээд ингэсэн илээл те юм официалны биш те одоо нөө officially жинхэнээр бол биш те ингээд юм башир
аргаар ингэж хүрээл нэг юм цачиж мачи хүү чи яагаад тань хүмэн гэнэ. Тэр надад ерөөс таалагддаг. Би анаас чи барай. За. тий нөгөө нэг эхлээд за яг би таалагддаг байж болно баярлаа тий. Хэлсэн амандаа хүрэх хэрэгтэй. Эхлээд за ажиллаа эхлээд дараа нь хувийн тэр юу болох тийм ээ. Эхлээд юу хийчихээ дараа нь хувийн бас байж болно гэж байна. Өө мэдгүй ямар ч юм би дараатай авахгүй да. Эхлээд ажиллаа хийгээд ярьсан юм эхлээд хийчих тийм ээ. Тийм ээ. Одоо тэгээд ажиг кино бүтээгүүлтэй хийгээгүй. Тэгээд би тэр үед одоо найзлах хэрэгтэй юм шиг байна. Чи ингэж одоо найзлаа бичлэг хийсэн. Үгүй би тэгээд одоо нэг чам бараанаар гэдэг шигтэй за ямар ч хийсэн нэг юм эд мөрийн баримт хийхдээ би өөрийгөө хамгаалахын тулд бичлэг хийсэн. Ямар тэгээс яг ойлгосон баярлаа. Яг хоббинд бол ингээ камер бариад ингээ суугааг энэ нөхөр яг намайг яг яах гээд байгаа. Тэрийг харъя гэж Facebook дээр тавьсан байхгүй. Хашир өнгөж хаширсан үнийг хэлнэ. Эмгээ тайлаа өгсөн юм байна шүү дээ. Мис болъё гэдэг. Тэгээд ингээд бичлэг эрдэнэсээ тайлаа өгсөн. За яг ингээд бичлэгийг тавьчих. За дараа нь баримттай гэж бодсон. За мэдээж хүмүүс асууж шít ажид хоёр яагаад байх гэж байна. Тэгэл чад өөрөө бодчихсон шүү дээ. Ажид болохоор яг гэс одоо яад юм. Тэгэл мэдгүй нөгөө сэлгээ хөө юу кино хаа хөө тий. Тэгэхгүй хүн болгон мэддэг надад яах гэж байна тий. Сэлнгээг за тийм л одоо өнөөдөр ингээ хоёлаа ярьж штэ яг гэсэн юм дээр нөгөө кино босноо киногоо хийсэн үү хийгээгүй гэж ярихаар тий. Сэлнгээгөө мөнгө гэж юу вэ? Цаас. Цаас зүгээр л цаас. Тий. Мөнгөний үнцнийг мэдэрсэн хүн гээл хүмүүс аюу ярьдаг байхгүй. Зарим мэдмэх хэрж зарим мэдэхгүй ч ярьдаг. Би яг жоохон бахта манай гэрийнх надад мөнгө бол зүгээр цаас юм аа гэсэн ойлголтыг зөвлөж байсан. Цаас шүүрэх хэрэгтэй. Тий. Амар зүгээр л ингээд өдөрт нэг цаас шүүрэл цаас шиг авах хэрэгтэй. Би зөвхнээс юу төтрүүд ингээ хайчдаг ус алдчихдаг автобусын цугаа. Тэгээ манай хаав наваг таксинд суулгаж явуулдаг. Өдөр 500 төгрөгөөр жуквас 45 дуус суулгаж хүртэл. Тэгээ би бас сурцсан заа. Мөнгөөр бол би зөвхөн хэрэгцээгээ амныхаа амжиргааг хангах хэрэгтэй юм байна. Тэгээд тэрний дээшээ аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Хин нэгний төлөө байлаа гэхэд тэр нь аз одоо юу гэм гэр бүлийнхаа төлөө хайртай хүнийхээ төлөө тийм л фотонэр Сэлнгээ ирээдүгөө яаж төсөөлж чинь ойрын 5 жилд ч юм ер нь сэлнгээ өөргөө ээж болсон байг төсөөлж байна уу? Төсөөлжсэн. Нэг л итгэлгүй хариулаад байна. Хэр их боддгоо эсвэл одоо ингэ зарим хүмүүс 25 6 гараад ирнэ гэдэг. Ээж болно нэг өдөр болно. Энэ жил хүнтэй сум. Энэ жил хүнтэй сум. Хүн үзүүлсэн чинь энэ жил хүнтэй сум. Гадаад хүнтэй сум гэсэн шүү дээ. Тийм үү. Яа базар бай. Би шүтлэгтэй л дээ. Монгол улсын иргэн болж төрснийхөө нэг юу гэдэг гавья гэх юм бол одоо тийм. Уул усаар их хөндлөн дээдлэн год горхоо Монгол үндэсний бөө мөргөл шашныг бол их хөндлөн тийм. Сэлнгээ өөрөө бөө биш үстэй. Айгуу зүс тэмээс. Айгуу зүн сон цаатай маш их зүн сон. Манай ихч бөө. Төрс ихч. Армин дааж өгдөг. За ямар ч удахгүй Итали явах гэж байгаа юм байна. Тий. 6 сар. Тий, карьер, моделийн карьераар. Тий. Тий. Сэлнгээ бол ахиж тийм янз бүрийн ярьсан бичлэг тавихгүй дээ интернетд. За тэрний хамгийн буруу байсан байлаа гэж бодоход би одоо буруугаа цайруулаад хүнд хэрэгтэй мэдээлэл одоо өвсний арчилгаа өөрийнхөө хэрэгэлдэг нууц төр одоо хүмүүс түгэж болж. Тийм. Намайг хитрхи хурдан бүр шүүгээрээ
За тэгээд манай нэвтрүүлэг маань өндөрлж байна. Тэр сайхан үйлээрээ бүсгүйн үзэж авсан маш их баярлалаа. За үзэгчтэй маань нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар ирэх болцгаая. Баярлалаа. Гоё юм.